K-pop ертөнцийн гэлэн хатан гэж та сонсож байсан уу? Girls' Generation, EXO, шинэ New Jeans хамтлагуудыг юу нэгтгэж байгааг та мэдгүй үү? Эдгээр бүгдээрээ нэг бүтээгчтэй. За энэ хүний нэрийг бол Min Hee Jin гэдэг юм байна. Солонгосын entertainment ертөнцийн арын албаныхан тэр болгон анхаарлын төвд ороод байдгүй. Гэхдээ Min Hee Jin-ийн асуудал бол олонний анхаарлаас хол байх ямар ч боломжгүй болоод байна. За энэ эмэгтэйд BTS хамтлагийг бүтээсэн production Hype компанийг шүүхийн давцан дээр буулгаж аваад байна. За Hype компани түнд 25.5 тэрбум воны төлөх үүрэгтэй болсон байна. За ингээд зогсохгүй Min Hee Jin Hype компанийг хэрвээ та нар ойлголцохыг хүсэж байвал 25 тэрбумыг төлөхгүй ч байж болно гэж томорсон байна. 2022 оноос эхлэлдээ энэ хэрүүл New Jeans хамтлагаас болсон байдаг. За New Jeans хамтлагийн цоо шин өнгө дүрхийг Min Hee Jin бүтээсэн юм байна. Түүнд хитрхи их эрх мэдэл төвлөрөөд байгаа гэж айсан Hype түүнийг Adore компани гүйцэтгэх захирлаас буулгахад New Jeans хамтлагийн гишүүд хамтлагаа орхин Min Hee Jin бол бидний хувьд ээж хүн гэж мэдэгдэж байсан. За улмаар нэг гишүүн нь хамтлагаа орхисон боловч цаашид юу болох нь ёстой нөгөө Солонгос киноноос сонирхолтой үйл явдал дүрм үргэлж байгаа юм байна.